нэг төрлийн. За ингээд өргөжлүүлээд үзэхээр хоолоо идэхгүй байх, өсвөлөнгөө дарахын тулд их хэмжээгээр кофе уух, калорийн дутагдалд орохоор баяр гэж үзэх гэх мэтээр ингээд сурталчилсан ийм бичлэгүүд ингээд гарч ирд юм байна. За жишээ нь ийм өрөө өгнөд байгаа. Гидс чин дуурч байвал турж байгаад чинь баяр хүргэж байгаа юм. Туранхай байгааг хүсвэл баг ид, бүдүүн баймаар байвал ид. Амттан идэх хэрэггүй. Чи амттанд баярладаг нохоо биш гэх ийм үгнүүд ингээ явж яадаг заяа. Гол нь туранхай бүсгүүчүүд бүр их турж яс арьс болох хоол их идэнгүүтээ бөөлждөг булимиа өвчин хит туранхай байх анорексия гэх мэт өвчнүүдийн үүр болоод байна. Энэ трендээс болоод хамгийн гол нь хит туранхай байхыг уриалдаг энэ трендээс болж өсвөр насны охид залуу бүсгүүчүүдийг хохироод байгаа тухай Америкийн Today суваг онцолсон байна. Хамгийн гол нь хоолоо хит сойсноос болж эцэж турхаас гадна ингэж туранхай байх гэж тэмүүлэх нь өөрөө сэтгцийн өөрчлөлтөнд хүргэж байна гэж энэ мэдээлэл дээр онцолсон байх шүү. Одоо ингэж нэг юм туранхай юм байжээж пистонер амар тархлаад гээд ингээ идэг шүү. Харин ер нь яг тийм солиотой юмнууд байдаг. Энд чинь нэг үгээр бол ингээд нэг төрлийн синдром юм лээ. Харин тий. Одоо жишээлбэл би тийм ээ одоо ингээд 74 хил байгаа. За тэнгуүтээ би пистонерээ хүүхд төрүүлэхээс өмнөх чин дээр очино гэ би 53 дээр очих юм бол 54 дээр ч юм уу очих юм бол одоо миний насн дээр үнэхээр муухай ахгүй юу. Тэрний оронд би нөгөө нэг 60 дотор л ингээд бариад байвал айгүй гоё нормалдаад ингээд явах байхгүй юу. Чи одоо 74 шүү дээ тийм үү? Чи 69 болоход зүгээр чи бичих шүү. Зүгээр 6-гийн тоороо ороход л гоё болчих байхгүй. Тэгэл тэр тоондоо 6 дотроо л барайл яваад байхад бол нөгөө 50 руу ороход бол манай үеийнх миний одоо өндрийн хамаг юм нь ер нь л онцгүй харагдана. Тэгэхээр энэ хит туранхай хүмүүс ингээд турах гад ингээд бүр ийм тренд үүсгчээд байгаа нь анхааруулгатай мэдээлэл болсон байна. За сэтгэлдлүүд нь хэрвээ би өсвөр насндаа байсан бол энэ трендийг яг жинхэнэ даах байсан. Турах гоё гэж номлодог 90-ад оноос хойш эмэгтэйчүүд бид хохирсоор л байна гэсэн байна. Энэ мэд трендийг TikTok хориглох хэрэгтэй штэ. Ямар ч юмд хил хязгаар байх ёстой. Ингэж эмэгтэйчүүдэд хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байна штэ. Туранхай эзэнхий байх ямар хэцүү гэж бодож байна. Сайхан ч харагдахгүй штэ гэсэн байна. Хөнгөн шингэн туранхай байх гоё. Гэхдээ хит турах шиг заваа юм хаач байдгүй маа гэсэн байна. Тийш штэ. Гүг зүгээр ер нь бол тэ ингээд нэг юм бүр амар турахгүй хүмүүс бас байдаг штэ. Тэр хүмүүсийг харахлаа яана энэ одоо хизээ өгөх одоо гэж боддог. Гэхдээ тэгээд одоо штэ. За яг хүн ингээ хөөрхи ингээ идээд таргалдгүй төрлийн хүмүүс бас байна да. За тэгэнгүүт за яг ингээ тэр үнийг одоо яалтаа билээ төрхөөсөө тим юм чинь. Гэтэл тийм туранхаа дээрээ дахиад бүр ийм трендэд нэгдээд ингээд турах гэдэг үйл энэ чинь харин стонероор синдром болчиход байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл мега чиний хажууд төрж ирсэн. Яа нэг турхсан ингээ үл чиний уур хөдлөн үстэй баг. Мегач бас гайгүй. Мега гайгүй. Метр даалтай хүн 66 та байгалаар яг гоё ингээ сайхан нормалцсан байгаа байхгүй юу? Манад бас тийм хит туранхаа хүн чинь төвшөөл ийсэн шүү дээ ер нь бол. Тийм л юм байна. Тийм. За. За таны мэдээг сонсъё. За миний өнөөдрийн мэдээллүүд байна шүү дээ. Үнэхээр сонин мэдээллүүд байна. За эхлээд би нэг хятад шуугаа өргөдөг юм. За. Шанхай хотын нэгэн зоогийн газарт задгаа байгалд ойд байгаа мэдрэмж төрүүлэхэд оройн зоогийг санал болгож эхэлжээ. За. Гоё сонсогч байна. Гоё. Тэгэлгүй яг. Гол нь энэ оройн зоог нь энгийн нэг тансаг зэрэглэлийн оройн зоог биш. Нэгэн онцгой орцтой юм байна. За. Мишуагийн зоогийн газрын тэмдэглэл гэдэг нэртэй 400 мянган дагагчтай хоолны блогер Шанхай хотын шинэ зоогийн газар хүн идэхийн аргагүй үйлчлэгээ үзүүлж байна гэсэн бичлэг оруулснаар энэ хоолны газар одны анхаарлын төвд оржээ. Энэ одоо яа шороотой хойлж идэх юм хоолоо. За нөгөө онцгой орц нь юу гэж бодож байна? Шороо гэж бодож байна уу? Үгүй нэг мэдгүй нэг шороо шиг юм байна шүү дээ. Юу юм бэ? Юу энэ? Зааны ялгадас. Цусаараа тэгэлсэн юм бэ. Ямар өвчтэй юм бэ? Энэ нэг тэр нэг шороо шиг бүдүүн том хар юм дээ. Зааны ялгадсан юм уу? Тийм ээ. Өвчтэй юм бэ. За. Хатааж ариутгсан зааны ялгадсыг цайны модны навч зөгийн балтай мөс зэргээр баяжуулсан 15 ийм цуврал хоол байхгүй юу? За. Хоолч гिजтэй өгсөн нохоо оцгор гэхгүй юу? Зааны ялгадас идээ сууж идэг. 15 курс хоолыг идэхийн тулд хэдэн төгрөг төлнө гэж? За чи Монгол мөнгөөр нэг хэд багцааны гэж боддоо. Харда одоо наад энэ баячууд ч бас их мэдрэлттэй штэ. Тэгээд одоо энийг очиж идэх гэж айгүй их мөнгө төлж байгаа да айгүй л бол. За тэгэхээр сая дотор багтны сте Монгол мөнгөөр.
3888 юан буюу 1,877 мянган төгрөг төлж иж энэ 15 курс хоолыг иднэ. Илэрхийлтэй. За тэгээд энэ өндөр үнэнд нь уух юмны үнэ нь бол багтаагүй шүү. За. Зөвхөн хоол нь энэ 15 хоолнд багтаж байгаа. За. За Францад суралцж төгссөн хоёр үүсгэн байгуулагч нь шинээр нэгдсэн зоогийн газартаа Юнан мужийн ой ширэнгийг авчирч ширэнгэд суугаад хооллож байгаа мэдрэмжийг төрүүлэх нэмээд байгалийн гаралтай тансаг зоогийг барих боломжийг хүмүүст олгож эхэлжээ гэж. За Юнан гэдэг чинь бол одоо нөгөө нэг юутай Мянмар эдэртэй залгадаг. Аха. Мянмар уртлаараа Лаостой залгадаг тийм одоо хамгийн өмнөд мужин л да. Тийм маш тийм нөгөө нэг юуны жижигхэн ийм нөө этник үндэстнүүд ихтэй тэр байтугай Юнаны монголчууд гэж хүртэл байгаа. За ийм мэдрэмжийг төрүүлнэ гэдэг ингээд нээсэн. За хоолнуудыг нь би ярьж өгье. Хоолнууд нь янз бүр байгаа юм. За. Жишээлбэл эхний зоог буюу зуушин цааны модны навчийг түүхийгээр нь авч соусонд төрж идэнэ. За. Би ийм балаа юм идэж үзсэн. Би гэхдээ яг энийг идэг үлдээ. Йоо. Австралид байжсэн чинь хятад хоолнд орох уу? Чи Аз хүн юм чи гэхлээр би ч нөгөө наашаа цаашаа идэх юм байх гэж бодоод тэгээл орчдгийм байгаа үстэй. За. Түүхий пүнтүүз байсан. За. Яг ингээ соусонд дүрээд иддэг. Oh my god. Ой, түүхий бүндүүсийг бид нар нэг усан дэвтэй гэж байгаа чанаж болгоод бүндүүстэй ургаа иж иддэг штэ тий. Тэр чанцсан нь юм уу, чанаагүй нь юм уу? Үгүй. Хатуугаараа түүхий пүнтүүз. Оо, ямар тэгэлсэн юм бэ? Яа, ядаргаатай юм бэ? Йоо. Би тэгээ одоо ямар хүн дайлж байгаа шүү дээ. Би мөнгө гаргаагүй дабаа хүн дайлж байгаа тэгээ одоо. Тэгээ та цадсан уу? Би бүр тэнцэнэс нь идэх юм надад олдоогүй. Йоо. Би өстой дараа нь өөр баг Макдоналдс дээр ордоо яа. Тийм хүүд болсон баг. За дараагийн зоог нь харин одоо нөгөө ихний зоог чинь зүгээр ингэ нөгөө юу цайны навчиг соусын дүрээд идсэн шүү дээ. За. Таны 2 дугаар хоол. За. Мөсөн дээрээс зөгийн бал додох. Йоо, хөш. Наад нэг мангар том тавхан дотор 3 гааш шиг юм байна бас. Тэгээ одоо тэнгүүд мөсөн дээр ингээд зөгийн бал дүргцэн. Мөсөн дээр ийм шоо дөрүүлж мөсөн дээр мөсийн зөгийн бал дүргцэн. Яа. Байгаль ойртож чинь. Та байгальд ойртож чинь. За. Ингээд дараагийн хоол нь муудсан махны үнэрийг санагдуулах үнэртэй хар тос шиг нэлцгээ хоол ирнэ. За. За энэ хоолыг бол раплесия гэдэг цэцгээс гаргаж авсан. Муудж өмхөрсөн мах шиг үнэрийг нь үнэрлэн зоогдсноороо байгальтайгаа улам ойртно. Йоо. За. Яа, тавлаа хийцээ. Би бол 5-ыг хаах шидэж гарахаар юм байна. Араас нь гол зоог болох зааны ялгадастай цэцгэс ирнэ. Йоо. Зааны ялгадсыг яг талхны үрдэс шиг жижиглэж тарааж тавиад Тийм байна. үнэрт ургамал цэцгээр чимэглэсэн. Гол нь энэ олон зоогны араас зааны ялгадас десерт бас ирнэ. Зааны ялгадсыг А4-ийн цаас хийх мэтэд А4-ийн цаас нөө юу хийхэд ашигладаг гинэ. Бас Зүүн Азийн орнуудад бол заан бол олон юу юм байна. Одоо Азийн нэлээд олон оронд бол энийг баялаг хүч чадал ухаан аз жаргал үржин шимийг бэлддэг амтан гэж үздэг юм байна л да. За энэтхэг Лаос, Камбож зэрэг улсад бол заан үндэсний бахархал хаадын эрх мэдлийн бэлэг тэмдэг байсан. Тэгсэн чинь энэ орнуудад зааны ялгацыг хормоолж тосдог нэг уламжлал байдаг. Зааны ялгацыг хормоогоор тосох нь заанаас гарч буй буян заяа амжилт олдтыг өөртөө шингээж авч яана гэсэн бэлэгдэлтэй. Би бичлэгийг нь үзчихсэн. Гой хөөхнүүд шүү дээ ингээ хормоогоо тосоод заан баангууд ингээ наан цаана гүйж байгаа тэгээд хормон дээр баасыг манайхан нөгөө нэг морныхоо хөлсөнд хүрэх гэж алалцдаг шиг л зааны баасаа тосгоод гүйлдчихдээ байна шүү дээ. Тэгээд жуулч тэрийг нь хараад манган сонирхолтой гинэ. Тэгээд бүр зарим газар бол тэ эмхтэй хүн айлын гэрээ эзэгтэй бол одоо эд мөнгийг нь хурааж идэг хүн гэсэн үг шүү дээ. Эмхтэй хүн толгоон дээрээс заан баалгах юм бол тэр айд баяждаг гэж үздэг. Йоо. Яар өвчтэй. Эхнэрээ зааны бөксөн дор явж суулгаад эхнэр нь ингээд айгуу таашаалтайгаар ингээд заан гиз мэдсэн өвдөөгөө бол гайгүй ингээд өтгөндөө баас гаргаад ингэж юм ингээд доор нь тодгоо нүрээрээ тосч босоод аюул болно. За ийм хүмүүсийн хувьд бол нэлээд за одоо энэ бичлэгийг нь үзсэн хүмүүсийн хувьд бол нэлээд шүүмжлэнгүй байр суурьтай байгаа.
За сэтгэлдлүүдийг юм хэлж гээ. Яаж ч харсан заваа юм аа. Ийм их мөнгөө зааны бас идэх гэж ороод байхтай чи яах вэ? Шал тэнэг юм гэсэн. Тийш, үнэн шүү. Баян хүмүүс юу өснөө л иддэг юм байна. Би хичнээн мөнгөтэй байсан чи юм мэдэхгүй. Тэгэхээр хар нэлцгаа ямиг нь харсан чинь бүр дотор муугаа орчихлоо. За. Удахгүй хаагдах газар байна да. Хүн болгоо ялгадс идэх мөрөөдөл тэдэггүй юм аа. Зүгээр хэсэг ингэж тэнэгтж байгаа таагдах газар байна гинэ. Их бах угаасаа тий. Манайх угаасаа бүгдээр үгсэн ногоо оцохор гэлээ тэгээд. Тийм шүү. Сайн 800 бас идэхэд очичихэд л гэж байна. За. За Улаанбаатар хотод 18 цаг 28 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хит төлрөл тааг өнөр арт тодорлоо Дриклор хөс дарагч хамтран ажиллаж байгаа. За ерөнхийдөө бол хүнд хөлсний хоёр төрлийн булчирхай байт юм байна л да. Нэг нь одоо бидний зүгээр ингээд энгийн хөлс. Зүгээр гарах хэвээр энэ чинь халуун үтнийг юу яаж байгаа тэрнээс гадна энэ чинь биеийн бас бохирдол биеийн температурыг бас зохицуулж байгаа шүү дээ тийм. Тэгдийн гинэ. За хоёр дахь нь болохоор өвөрмөц хөлсний булчирхай гэж байдаг гинэ. За энэ нь бол нэг наснаас эхлээд үүсч бий болох бөгөөд 10-аас 13 нас буюу бидний яг ингээ бэлгийн божилт явагдах тэр үедээ бол зэрэгцээд үйл ажиллагаа нь идэвхжиж эхэлдэг юм байна. За ингэснээр ер нь 10-аас 13 наснаа л хүүхдүүд шивэртэй болдог шүү дээ. Биеийн тодорхой газруудаар байрлах энэ дааврын зохицуултыг хийж байдаг ийм чухал үүрэгтэй ууг нь булчирхай юм байна. За тэгээд яадгүй гэхээр гарын алга, суг, хөдлийн уулд, хөхний доогуур, нүдний цохны эргэн тойронд одоо нөгөө нэг нууц эргэтний орчимд эдэргээд байдгийм байл л да. Энэ булчирхаанаас ууг нь бол арай өөр нарлагтай өтгөн хөлсөл гарч байгаа. Үнэр танар бол байхгүй. Гэхдээ яг тэр орчинд нь байгаа нямтай нэгтгэлээрээ л тийм муухай нэртэй болоод идэв. Тэр өтгөн хөлс нямтай нийлвэл шиба болно. Шивэр болно. Хулмас болно. Хууги болно гэж. Хууги болно. Тийм л юм байна. За тэгэхээр манайхаа нэг зүйлийг маш сайн анхаараарай. Дриклор одоо энэ бүтээгдэхүүн чинь зөвхөн одоо яг энэ анжаагийн яриад байгаа өргөмөц хөлсний булчирхаад үйлчлэн шүү. За тэгэхээр яасан бах нь булчирхаан үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй зөвхөн булчирхаан гадуур бүрхүүл үүсгдэг бөгөөд энэ нь гадагш хөлс ялгарах процессыг зогсоож өгдөг байна шүү дээ тийм ээ. За энэ нь 6 сараас 1 жилийн хугацаанд үйлчлээд буцаад хэвэндээ орно. Тэгэхээр ахаал хэрэглэнэ гэсэн үг шүү. За яаж хэрэглэх вэ гэхээр орой унтахынхаа өмнө дүрхэх газраа одоо гарын алгach байна уу, суугч байна уу, хөлийн уулч байна уу те сайтар угаагаад бүрэн хацсныхан дараа маш нэмгэн түрхнээ. Монгол хүний шуналтай зангаар манайхаа зузаан олон дахин давхарлаж түрхэж болохгүй шүү. Аюултай шүү. Зузаан түрхэл илүү үйлчлэн гэж ерөөсөө бодож болохгүй. Тэгээд өглөө босоод заавалчгүй угаад. За тэгээ эхний 7 хоног өдөр болгон түрхэнд за хэрвээ та мэдрэг арьстай бол өнжөөд нэг удааш түрхсэн болно. Ингээд дараагийн буюу 2 дахь 7 хоногт 2-оос 3 удаа түрхээд завсарлана. Ингээд түрүүний хэлсэнчлэн тухайн хүний биеийн онцлогоос хамаарат 3-аас 6 сар эсвэл 6-аас 1 жилийн хугацаанд хөлс ялгарлтыг чинь бүрэн зогсоож өгнө. За илүүл өрөнгөө мэдээллийн 9966 99 tik 2 гэдэг утсаар яг аль биесных нь эмч төлөөлөгч нараас аваарай. 9966 99 tik 2 бүх эмийн сангуудаар байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хит төлрөл таагуунаар арт хоцорлоо Дриклор хөс дарагч хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний өргөх дараагийн мэдээлэл энэ өстэй айгүй амар мэдээ. Америкт болсон хэрэг ярих гэж байна би заяа. За ингэдэм байна. Нэгдсэн улсад эрдэм шинжилгээний зорилгоор хайртай дотны хүмүүсийнхээ цогцыг хандуулж болд юм байна л да. За жишээ нь одоо юу гэдэг хүний бие өссөний дараа задгаа байгальд яг ингээд хэрхэн ялзралт явагддгийг судалдаг бүхэл бүтэн эрдэм шинжилгээний институт ийм төрлийн хандвиг буюу сайн дураараа хандуулсан зохицыг бол хүлээн авдаг. За зарим тохиолдолд Альцгеймер гэх мэтийн өвчний үед хүний бие махбод хэрхэн өөрчлөгддгийг судлах зорилгоор өөр байгууллагуудаас зохицсон авдаг юм байна. За тэгэхээр Америкт жишээ нь 20 мянган хүн жилдээ бие махбодын нийтийн үйл хэргийн төлөө хандуулдаг гэсэн ийм судалгаа байдаг байна. Тэгэхээр тийм бие чи бүр нийтийн үйл хэргийн төлөө гэдэг байгаа байхгүй юу? Альцгеймер жишээлбэл те яг ямар процесс энэ тархинд явагдаад юу яг аль эдисийг өхүүлээд хүний тэр ой санамжийг ингээд алдагдуулаад байгаа юм бэ ч гэдэг юм уу энийг судлах гэдэг шүү дээ тийм ээ. За тэгсэн чинь Аризона мужийн нэгэн иргэн хайртай ээжийнхаа цогцыг Альцгеймер өвчний судалгаанд ашиглуулахаар сайн дураараа хандуулж гинэ. За тэгсэн 2014 онд нас барсан ээж Дорисийнхоо цогцыг Jim Stoffer гэд хүүн
биологийн сурвалжийн төвд Альцгеймерийн судалгаанд зориулан хандилсан чинь хамгийн амар нь хайртай ээжийнхэн цогцыг одоо бүр өвчний судалгад ашиглаагүй буюу бүр Америкийн нэгдсэн улсын армийн тесэлгээний судалгаанд аваачаад ашиглажсан гэдгийг хүүн олоод мэдсэн. Тесэлгээ гэдэг чинь шууд биеийн мачигээ бүр буюучгүй бодлоо тийш дээ. Тухайн цогцыг хүлээн авсан биологийн сурвалжийн төв нь энэ залуугийн ээж Дорис тэргүүтээ дахиад бүр нэмээд энэ хүндийн ганц дан энэ хүний цогцос биш 20 гаруй цогцыг нэг бүрийг нь $5893 армийн судалгааны төвд зарсан болж таарсан. За тухайд Reuters гэх мэт томоохон агентлагууд энэ хэргийг нэлээд сайн сэвж олонний анхаарлын төвд оруулсан. Харин энэ төвийн эзэн Стивен Гор гэдэг хүнийг 1 жил хорихяал 4 жилийн тэнцэнгээр шийдэгсэн. За ямар тач нэлээд дээхэн болж исэн энэ хэрэг дахин сэвдэд байгаа учраас мэдээллийг нь хүргэлээ. За сэтгэгдлүүд нь ээжийн цогцыг дэлбэрэлтэнд өртөж хідэн хэсэг болгож ашигласан гэдгийг мэдвэл би л боож өхөн ямар ч зэвүү юм бэ гэсэн байна. Нөхөн төлбөр болгож овоо хэдэн сая долларыг авсан гэсэн. Гэхдээ л эвгүй юм а. Ээжийн цогц гээд эргэж тойрох шарил байхгүй анханасаа дэмий өгсөн гэсэн байна. Тэр судалгааны байгууллагууд уг нь яг цогцнуудыг нарийн судалдаг юм л бэлээ л дээ. Энэ зүгээр зам зуурныг ашиг хонжоо хайсан нөхөр гарч ирээл төвг болчихлоо доо гэсэн бас нэг юм сэтгэл байлээ. Тийш дээ. Гэхдээ ер нь тэгтэл эвгүй юм байна. Тийм байгаа. Тэгэхээр эвгүй юм байна. Би одоо жишээлбэл юу гэдгийг зөгцсөн одоо ингээд шинжлэх ухааны сайн сайхны төлөөгээд өгцөн чинь матар холдсон байвал яах. Тийш дээ. Яг үнэ. Жишээлбэл те. Тий. Үнэхээр эвгүй юм байна. Харин тий. За таны мэдээ. За миний мэдээ. За миний энэ хоёр дахь мэдээ үнэхээр сонирхолтой. Би бол зүгээр яг хүн юу ч уралдуулж болдог. Жом уралдуулж болдог, дахиад зодтолдуулж болдог. Хүн ер нь уралдуулж болох бүгдийг уралдуулах ямар нэг юм ингээд өрсөлдүүлэх бол хүний юм нэг өөрийнх нь цуснд нь байдаг тэр animal instinct нь л дээ. Тийш дээ. Хин нэгийг нь ялагч болгоно гэдэг бол 60 шавганцыг уралдуулж хагаад нэг нь төрүүлүүлнэ гэдэг бол хүний ингээд өөрт нь байдагтай нэг ялагчийг олох тийм нэг инстинкт байгаад байгаа юм. Хамгийн амар нь тэр чи зүгээр ч уралдуулчих тэр киномын дээрээс харахад жом уралдуулж байгаа жомнууд дээр бооцоо тавиад идэв байл шүү дээ. Тийм шүү дээ. За тэгвэл би одоо бүр дэлхий дээр хүн яаж бодож олдгийм бэ болдоо гэмээр уралдааны талаар ярих гэж байна. За sperm racing буюу эр бэлгийн эсийн уралдаан гэдэг нэртэй байгууллагыг технологийн салбарын залуу магнатууд байгуулжээ. Юу вэ? Нөгөө нэг өндгийн эс рүү уралдаж очдог хэдийг одоо шилбүүртэй амьдрал дээр уралдуулах гэдэг юм уу? Шананган горхоо шиг нөхдүүд байгаа шүү дээ. Эр бэлгийн энийг бүр одоо яг тэгээд уралдахын микроскопоор хараад сууж байгаа юм уу? За. Хүүдий. За ингээд энэ залуус гялс $1 сая босгоод 4 сарын 25-ны өдөр Холливуудад олон мянган хүмүүсийн өмнө эр бэлгийн эсийг уралдуулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Sperm racing-ийн захирал өсвөр насны entrepreneur Эрик Чо гэдэг залуу хоёр өрсөлдөгч. Хоёр өрсөлдөгч юу? За. Одоо за миний мөгийн ингээд чи микроскопоор харж байгаад яг ингээд боломж чадамжтай байгаа нэг эсийг нь авах нь шүү дээ. Нэг сперм л авах нь шүү дээ. За. Мөгийн сперм, анжигаагийн сперм хоёрыг зэрэгцүүлж жаад савын тавиад тодорхой занд уралдуулна. Хинийх нь лаг байна уу гэдэг үзэн. Мөгийн лаг байна хөө. Тэгээд хоёр сперм өрсөлдөгч нэг барай гэж X дээрээ бичсэн байна лээ. Гол зорилго нь бол эр бэлгийн эсийг уралдуулж хөгжицсэн гэх гээд байгаа юм бишээ. Харин эрчүүдийн бэлгийн хөгжил үр дудмаа үлдэх чадварын асуудал дээр хүмүүсийн анхаарлыг хандуулж чанарыг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа гинэ. За яг юу ягаал гэдэг л да одоо нөгөө нэг одоо хурдан багассан тэ тоон цөөрсөн ийм асуудлууд одоо үр тогтоох чадвар дээр яригдал байдаг л да. Тэгэхээр энэ яг яах юм? Салаас үлдээ болдог гэж байгаа юм. Тийм үү? Ингээд янз янз ер нь ингээд эр бэлгээс чи ингээд үр тогтоох чадвартай байна уугүй юу ингээ харангуйтай ер нь идэвхтэй байгаа нөхдүүд нь хэдэн хувиас дээш байвал ч гэдэг үлээд за тогтох юм байна гэж үздэг юм байлээ л дээ. Тэгээд тэр ингээд нэг жавхалцсан нөхөр байгаад бол нэмэргүй гэж байгаа юм. Тэгээд ер нь нийтээр тэдэн хувиас доош байх ингээд идэвхгүй байх юм бол за энэ бол үр тогтоохгүй гэж үздэг юм лээ. За. Тэр нөө
итгэхгүй байгаа багийнууд чи итгэвтэй байгаа багийнуудтай бас лайланчиг болд юм л да. Гүүх нохоод гүүхгүй нохоо саад гэж. За. Өөрөө гүйж чадахгүй мэж урдуур хавгаар ингээ орж мараад. Тэгээд ингээ чигтж мигтэйтэй ингээ бүдрүүлээд идэх юм ааши. За. Уралдаанд бол тус бүр нь 0.5 мм-ийн урттай 2 сперматозоидыг оролцуулнаа. За. Харин микроскопоор харах уралдааны зам нь эмэгтэйчүүдийн нөхөн өрчхүүн эргэтнийг дуурайлгаж хийсэн 20 см урттай зам байх юм байна. За. Ямар тач уралдаанд ялсан эсийг ядагчаар тодруулна. Йоо. За энэ дээр бооцоо тавьж болно. Бүрүү. Одоо жишээ чи битээр тийм үстэй. За одоо баруунтлынх нь төрүүлэн зүүнтлынх нь төрүүлнэ гэд хоёулаа 100 доллар тавьж болох нь шүү дээ. За, тийм байна. За. Олон бодит амьдрал дээрх хурдаар нь тооцвол 1 бол хагас секундэд дуусна. Эсвэл бүр цаг гарч үргэлжиж магадгүй юм байна. Яагаад гэвэл эн чинь ингэж явдаг баг яаж чадна шүү дээ энэ чинь. Шууд чигээрээ давтдаггүй баг яаж болох байхгүй юу? Хүний 1 минутанд 5 мм зай туулах чадвартай байдаг юм байна. Тэгэхээр энэ 20 см зайг эсвэл хэдэн минут эсвэл хэдэн цагт туулж магадгүй гэжээ. За. Гол нь үйл хөдлөлбөрийг нь өндөр наривчлалтай микроскоп камераар бичээд ингээ харуул ингээд микроскопын татчих штэ. Тэрийг бас нэг юмар дамжуулаад дэлгэцэн төгсөж. Окей. За. Яг нөгөө ингээд Ферраригийн уралдаан автомашины уралдаан ч юм уу нэг бол яг ингээд нөгөө нэг морины уралдаан үзэж байгаа шиг тийм сэтгэл хөдлөлтийг бий болгоно. За. Давхар лайв стрим хийнэ гэж байгаа юм. За. Тэгэхээр одоо бид нар хаана газраас одоо жишээл үзэж чадах нь байна. Тийм байна. Иргэдийн хувьд одоогоор шолонгоо хандж байгаа ч зарим нь бооцоо тавих ажил эхлүүлээд байгаа гэж байгаа юм. За. Энд бас бооцоо тавьж болохоор л байгаа юм. За. За сэтгэлдлүүд нь. Амьд явахдаа их л юм үтсэн. Эцэст нь эр бэлгийн суралтыг үздэг юм бэл байна да. Харин Сони юм болох нэ гэж. Ирчүүдийн эр бэлгийн эсийн концентрац 50%-аар буурсан гэсэн үзүүлэлт байдаг юм бэлээ. Нэрэл хэрхэн яаж чанаржуулах тал дээр ажиллаж эхлэх цаг болсон байхаа. Технологи биднийг өр удмаа үлдээх чадваргүй болгох үедээ гэсэн байна. Тийш дээ. Бас. Би найзуудтайгаа бооцоо тавьсан. AS, BS гэж хувааж байгаад AS дээр $50 тавьсан. 25-ны өдөр очиж үзнэ гэсэн байна. Йоо. За хэдүүлээ ч гэсэн 4 сарын 25-нд энийг ингээд лайв стримээр нь үзээд хоорондоо бооцоо тавьж болох юм байна шүү. За. За энэ үрээд худлаа яг доо. Яа, шууд дуусгах нэ. За. Йоо, одоо 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажигчаар Skytel Live Hybrid тосолсон төлбөр төлөвлөгээр хамтран ажиллаж байгаа. Шууд дуусгах би бүр зожлоо. За. Хэрэглэгч та Skytel-ийн хэрэглэгч та нэмэлт төлбөрт санаа зовохгүйгээр ердөө 20,000 төгрөгт бүгдийг багтаасан Hybrid 20 гэдэг багцыг сонгоод 22 ГБ дата 5,000 нэгж. За. Сүлжээндээ хязгааргүй яриа мессеж бичих. Мөн мьюзик багц хязгааргүй ашиглах боломжтой Hybrid үйлчилгээг сонгох бололцоотой болж байгаа юм байна. 20,000-д бүгд багтаа. За нөт мод нэмэгдлэхэд 22,000. Юу л юм бэ штэ. Одоо бид нар чинь нөгөө нэг өмнө нь ингээд картаар уцаа цэнгэлээ зөвхөн нэг жил авдаг байсан штэ. Тэгэхээр нэмэлт хэрэглээгээ одоо цэнгэлэгч картаар шийдэн л гэсэн үг юм бэ штэ. Тий, эхлээд бол танд 20,000 чинь багц дотор 22 ГБ дата 5,000 нэгж сүлжээндээ хязгааргүй яриа мессеж хийх эрхийг өгч байна. За би бол яг эндээ хана. Ягаад гэвэл миний датаны хэрэглээ нэг 6-7 ГБ л байдаг. Тэрнээс сэтэрдэггүй. 5,000 нэгжээр би хинтэйгээ ярих юм. Би өстой энийг те баг 5,000 нэгжээр би баг жилч болж чадах баг. Тэгээ өөрөө сүлжээндээ үнгүй юм чинь. Тийм байна. Гэхдээ хамгийн гол нь одоо жишээлбэл 20,000 төгрөгөөр бид нар одоо юу хийх боломжтой вэ гэж бодоод үзэхээр за нэг удаа хоол аваад идчих юм байна. За эсвэл нэг удаа кино үзэж болох юм байна. Тэгэхээр эн чинь 20,000 төгрөгөөр ийм олон үйлчилгээг энэ Live Hybrid хосолсон төлбөр дүүрслэгийг сонгоод авч болох нь шүү дээ. Мөн үү? 20,000 төгрөгөөр чи пиццаны 2 ширхэг зүсмэл авна үсттэй. Тийм байна. Тийм болдог шүү дээ. За тэгэнгүүт үлдээд за яг та ингээд бүр 22 ГБ-аас даваад дата хэрэгэлдэг хүн бай гэж бодъё. Та 5,000 нэгжнээс дээш ярьцдаг те ингээд уян зугаагүй ярьж идэг супер ажилтай хүн байлаа гэхэд чинь танд 11, 14, 21 мянган
дата карт байгаа. Нэмэлт карт байгаа. Ийм картаар цэнэглэх юм бол жишээлбэл 11 мянган картаар цэнэглэлээ гэхэд 20 гигабайтын дата дахиад 5,000 нэгж 30 хоног нэмэгдсэн юм шүү дээ. 14,000 картаар зэнгэлэхэд 30 гигабайт дата, 5,000 нэгж 30 хоног, 21,000 картаар зэнгэлэхэд 50 гига дата ирнэ гэж бүр. Би энэ 11,000 дижитал карт надад хангалттай. Тийм байна, тийм 20 гигабайт дата гэж шүү дээ. Тийм шүү. Үрж барагдахгүй юм. Би чи сар 5 гига л дата үрдэн шүү дээ юу нөө. Тий, яг үнэ манайс тиймэрхүү л байгаа. Тэртээ түрүү ажил дээр ирэхлээр ажлын Тийм. Wi-Fi байж байгаа. Гэр төчлөө гэрийн Wi-Fi орчиж байгаа юм чинь. За тэгэхээр та илүүл өрөнгөө мэдээллийн 90 техник 60 тэг 6 гэдэг утаснаас аваарай. 90 техник 60 тэг 6. За тэгээд Skytel official Skytel group гэдэг бичгээд л ер нь Insta бүх юм руу л орчих юм байна дөө. За ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар Skytel in live hybrid хосолтын төлбөрт үйлчлэгээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний өргөх дараагийн мэдээ бол босс энэ бас айгүй амар. Яг би ийм юм үзчихсэн л да. Одоо яг ингээд хөнгөвчлөх хэмжилгээ гэдэг чинь ер нь бол ингээд бүр хор тавдрын ингээд бүр хамгийн эцсийн шатанд очсон ямар ч хэмжилгээ авахгүй болцсон хүмүүс очиж ер нь бол хөнгөвчлөх хэмжилгээ хийлэгдэг штэ тий. Тэгэнгүүт нөгөө одоо юу гэдэг нөгөө өөрөө ингээд амар хэцүү өвдөө зовоод ингээд өвчмөр эдэг тэгэнгүүт нөгөө өвхөж болохгүй штэ тэр чинь сайн дураараа. Тэгэнгүүт ийм юм үйлчлэхгүй байгаа хүмүүсийг очиод нөгөө нэг одоо буян болох үүднээс ингээ өхүүлцэн болов гэд би ихлэ бодлоо. За тгээгүй заяа. Амар. Энэ бол зүгээр л амар. Бэрлийн хотод болсон хэрэг. Бэрлийн хотын прокурорын газраас 40 настай хөнгөвчлөх хэмжилгээний эмчэд 15 өвчтний амь насыг хөнөөсөн нэмээд эд мөрийн баримтыг устгах зорилгоор гэрийг нь галдан шатаас эрэхт буруутхан баривчлаад байна. Ямар амар юм бэ? Германы хувийн мэдээллийг нууцлах хуулийн дагуу эмчийн нэр усыг бол нууцлж байгаа. Гэхдээ энэ эмч нь 2021 оны 9 сараас 2024 оны 7 сарын хооронд өөрийнх нь асаргаанд байсан 15 өвчтнийг хөнөөсөн нь нотлох баримтаар тогтоогдоод байгаа. За өвчтний амьд хүрэхийн тулд эмч өвчтнүүдээ булчин суллагч тариа тарьдаг байсан байгаа. Ингээд өвчтнүүдийн булчин сулраад удалгүй амьсгал нь боогдон хэдхэн минутын дотор амиа алддаг байсан. За гол нь эмчээс мэдүүлэг аваад яагаад өвчтнүүдийнхээ амийг хөнөөснийг нь асуухад зүгээр л өхүүлмээр байсан болохоор хөнөөсөн гэдэг хариулсан тухай People сэтгүүл бичсэн. За хохирогчид бол 25-аас 95 насныхан байсан. Гол нь заримынх нь байшингийн шатаасан хэрэгт эмч өөрийгөө буруугүй гэж мэлзэж байгаач Берлиний прокурорууд бол байр суурьндаа хатуу зогсож байгаа. Цуврал алуурчин эмчийн хэрэг одоо Германд эд шуугуулж байна. Сэтгэгдлүүд нь эмчийн нэр хөөцсөн хар новшвэ. Бид энд чин сэтгэлээсээ ажиллаа хийж байхад тэнд нэг хүн хөнөөгөөд явж байдаг. Ганц энэ хүнээр эмч нарыг битгий төсөөлөөрэй гуй гэсэн байна. Алуурчид угаасаа л ямар ч зориггүй хүсдэг учраас л алдаг гэдэг үсттэй. Энэ психопат байна л та гэсэн байна. Эмч нь ирээд алаад байна гэж бодохоор ямар амар юм бэ? Хинд итэг юм бэ? Бүр эмчд үзүүлэхээс ч айчглаа гэсэн байна. Би энэ штэ энэ бол зүгээр энэ нөхөд энэ бол зүгээр гаж донтон байгаад байгаа байхгүй миний бодлоор алуурчин алуурчаа хүүтэн цустай алуурчин штэ тэртээ тэргүй тэр хүн удахгүй үхнэ ойлгомжтой юм чи нөгөө үхэн өгтөл нь өвдөлтгүй те амар амгалан байлгахын тулд хийдэг имчилгээ штэ тэр чинь тэгж яхад чинь те тэр амтныг тэртээ тэргүй ингээд байж хат нь ингээд одоо жишээлбэл маргаашаа нарыг чулсан хардчихил гэж бодож байгаа шүү дээ. Тэгж яхад наваачд ингээд өхүүлсэн. Тэгээд эн чинь эд бүрийн баримтаа устгахын тулд гэрийн шатаадаг гинөө. Тий харин. Тэгээд би болохоор зэрэг анх ингээд хөнгөчлөх хэмжилгээний юм чи ингээд өвчтнөө бодоо те тэр хүн нь өөрөө ингээд хүсээд ч юм уу те ингэсэн болов гэсэн чинь эн чинь зүгээр л алуурч байгаа байхгүй амар. Тийм байна. Ямар амар юм бэ? Харин тий. За би нэг мэдээгээ явуучих. За тэгээ. За Калифорни мужид болоод одоо Америкийн хэвлэлүүдээр яг цацагдж байгаа нэг мэдээлэл их хүргье. За манайхан нөгөө нэг ингээд нэг гин мань хоёр нэг атаархмаар юм ярьдаг штэ. Гинт баяжсан хүмүүс үү? Тийм. Нөгөө босгоныхоо чулууг олоод тэгээ баяжсан байна. Доллараар зарчдаг тий. За. Тэгэхээр одоо та бүхэн бас яг ийм атаарх боломж та бүхэндээ олгоё. За. Ягаад ч. За атаарх. За Калифорни мужийн Сан Луис Обиспо гэдэг хотын нэгэн жижиг дэлгүүрт орон гэргүй орж ирээд хусдаг суглаа худалдаж авчилтэй. За. Центний суглаа гэж үгдээ.
Сэндигийн архины дэлгүүр гэдэг энэ газрын менежерийн ярьж байгаагаар өнөө нөхөр суглаагаа уссныхаа дараа уулга алдаад дэлгүүрийн менежер суглаагаа харуулад энэ үнэн үү гэж асуусан байна. Хөө бичлэг нь гарч ийн. За. За гэр оронгүйч ахууга цэмцэдэл нь аваад явждаг энэ нөхөр эдний дэлгүүрээр байнга орж ирсээр байгаад ихчнээ танил болсон байж гэнэ л дээ. Хөө энэ юусоо гэр оронгүй хүн шиг харагдахгүй байна. Угаа харин зэмби гар гинэ. За. Гэр оронгүйч гэсэн. Тэгээд суглааг нь аваад хартал $1 сая хоцсон байж таарсан гэж. Хүү ямар амар атсан бэ? $1 долларын саятай. Йоо нөгөө бурхан чи яад бурхан минь намайг байжуулж өгөөч бурхан минь намайг чи тэнийгээ ядаж нэг ганц удаа сугалдаа аваад гаж идэв. Яг Йой. За харин өнөө орон гэргүй ир маань өөрийгөө $100,000 хожичлоо гэд бөөн баяр болж байгааг нь хараад суглааны дүн чинь $1 сая байгаа байна штэ гэж хэлтэл баг харангаа алдсан. Тгий штэ. Йоо яана. Би нэр ийм модчгол харавж өгөх байгаа. Үе тэгэл Монголын чи 3500 тэрбум төгрөг үстэй. 3 тэрбум гаруй төгрөг. 3 тий 3 тэрбум 500 3500-аар бодгол харин 3500 тэрбум төгрөл үстэй. Үгүй. 3 тэрбум 500 За 3500 тэрбум төгрөл гिचээчтэй. 3500 юм чи. Та задгаа мөнгө хэлэх гээд байгаа мó? Энд чинь $1 сая шүү дээ. Харин тийм. $1 сая чинь 3500-аар үржүүлэхээр 3 тэрбум 500 сая төгрөг л болно. Би сая тийж хэлээгүй юм уу? Чи 3500 тэрбум гэдэг шүү дээ. За. Би ч угаасаа тоондоо муу. 3 тэрбум 500 сая яагаад. За, дэлгүүрийн менежер Саман гэдэг залууч байнгын үйлчлүүлэгчээ машиндаа суулгаж аваад Пресно хот руу явж лото суглааны газарт очиод шагналаа авахд нь тусалж гинэ. Ёо, За, гоё гол би. нь Бүр суглаас улмаар санагдчихсан. За, гол нь лотоны мөнгө бас тийм хурдан орж ирдэггүй юм байна. За. 1 сар магадгүй хэдэн сар чамаагүй хүлээх боломжтой байдаг гинэ. За. 1 саяын хонжирыг гаргасан Калифорнийн лотоны хувьд сүүлийн 1 сард л гэхэд 10,000 азтнуудад их бага хэмжээний хонжирыг нь гардуулж өгсөн юм байна л да. За. Ямар тач гинэтхэн тэнгэрийн юмдаг атгсан орон гэргүй өөрийгөө одоо дахиж годомж нь хорхооргүй боллоо гэд бөөн баяр болж байгаа. Тэглгүй яах вэ? Эхлээд байрны урьдчилгаа хийж ороод юу урьдчилгаа гэж худалдаж аваад болоо үсттэй юм чинь. Сая $1 хүн чинь. Урьдчилгаа хийж ороод машин аваад үлдсэнийг нь харин хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьсан байна. Тэгэхээр үлдсэн мөнгөөр наа чин урьдчилгаа ангид үлдсэн мөнгөө бас эргэлдүүлэх гэдэг штэ нөхөр. Харин өнөө Сэндигийн архины дэлгүүрийнхэн бөөн баяр болоод гаднаа манайхаас саятан төрсөн гэдэг бичгийг бахархалтайгаар хатжээ гинэ. Тэхээс яах вэ өстө нэрэ? За, сэтгэлдлүүд нь ингээд хүмүүс хождгийг нь харахаар үнэн ч юм шиг. Яг өөрөө тоглохоор худлаач юм шиг. Суглаа үнэхээр сонин шүү. Гэхдээ өнөөдөр нэгийг суглаа. Юм яаж мэдэх вэ? За, адтай л ир байна. Одоо тэгээд гарынхаа салаагаар урсгалчилгүй өсгөөрөөд насаараа хөрөнгөтэй амьдраарай гэсэн. Баяр хүргэе. Магадгүй бурханд сүсгтэй хүн байсан болохоор ивээгч эзэн энэ хүнд ажиллаа хайрлсан болтой амин гинэ. Гэхдээ ер нь бол те ийм ядуу хүмүүсийн түүх айгүй эвгүй байдаг юм аа. Би бас олон түүхүүд уншиж ирсэн. Тэгээд ийм нөө мөнгөний санхүүгийн боловсролгүй хүмүүс чинь мөнгө юу гэж бүрээ яхаа мэдэхгүй те ингээд одоо жишээл том байр авангууд том байрыг чинь дагаад том юм нөө зардал эргэлж идэг гэдгийг ойлгодгүй мангар том байр аваад тэгээд тэрэндээ дампуурчдаг. Тэгэл явсаар агаад байраа зараад жижиг жисгэсээр агаад сүултээ яг л нөгөө нэг алтан загсны эмгэн шиг хагархаа дэвштэй ямби байшингийнхаа өмнө сууж идгийн гэсэн. Тэгэхээр нэг зүгээр нэг залуугийн түүх бол амар зэвүүн түүхээс. Тэр залуу яасан гэсэн бас л лотерейгоос бараг $300 сая ч үлээ. Тэр амар их мөнгө очсон. Тэнгүүтээ аврах нэг санхүүчийг сая $2 үлээ $2 сая ч үлээ өгөөд та ингээд насан туршдаа миний ингээд юу шүү. Санхүүгийн зөвлөх шүү гэд хөслөөд авсан байсан. Тэр багийн бол дампуураг баг. Хойло бас нэг хөөрхөн хүүгийн талаар ярьсан шүү дээ. Нөгөө сантег нэг чийдэг. Тэгвэл мөнгө хойччоо тэгээд сантег нэг чи хийсээр л байгаа. Тэнгүүдээ ингээ хөөрхөн гэр бүлийн аялын машин аваад аав ээжтэйгээ аялалд явна гэж төлөвлөсөн байгаа гэд. Тийм. Тэр бас хөөрхөн хүүхдээсэн тий. Залуу байсан шүү дээ. Залуу байсан. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 17-ны Пүрэв гарагийн 400-ийн шуугын нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугийнх тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За би 10 минутын өмнө нэвтрүүлгээ дуусгах гад үзэгч сонсогчтойгоо нэлээд сандрахсан бололтой бүгд цагаа харсан гэж уучлал өршөөгөөрэй намайг
хүйс рүүгээ хит их ярьсан бололтой. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel Enlive Hybrid хосолтын төлбөрт үйлчилгээгээрээ за мөн хит төлрөл таагуунараа тоцолоо. Trixlor хүс дарагч хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3